Ирээдүйдээ өвлүүлэх нь бол ер нь зөв. Хүүхдүүдээр өвлүүлнэ гэдэг чинь л их зүгээр байна. Оюунлаг юм руугаа тал руугаа бол тийм юм руугаа тэр хүүхдүүд л илүү харьцах гэж бодож байна. Гэхдээ хүүхд байхдуудаа зарцуулна гэдэг маань боловсролд нь улс дэмжлэг үзүүлдэг гэж байгаа боловч эцэг эхчүүдийг энэ үүрэг хариуцлагаас хөндөрүүлж болохгүй. Яагаад гэвэл тэр эцэг эхчүүдийн үр хүүхдийн төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо сургууль соёлын үн ханш ер нь тэгээд байж байгаа юм бүгд л ер нь мөнгөгүй юм байхгүй болчихсон. Тэрийг авлаа гэж яхад бол голцол хүүхдүүдийн одоо тэр нэг ирээдүйн одоо оюунлаг байхын тулд өөрсдийг нь хөгжүүлэхийн тулд л ашиглах гэж бодож байна. Хүүхдүүдтэй яаж зарцуулж зориулж болох юм те. Хадгалах арга барилыг нэрээ өөрчлөвл зүгээр байна. Үндэсний баялагын сан нь ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 сангаас бүрддэг. Ирээдүйн өв сан нь газрын баялагын өгөөжийг хуримтлуулж, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулж, үн цэнийг нэмэгдүүлж, ирээдүйн иргэн бүрт тэгш шударгаар хүртэх зорилготой урт хугацааны сан юм. Амнат буюу ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс төсвийн докторжуулалтын сан, орон нутгийн хөгжлийн санд хуваарлаад үлдсэн хэсгийн 65%-ийг ирээдүйн өв санд хуваарилдаг. Үндэсний баялагын санд 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 6.8 их найт төгрөгийн их усүр төвлөрөөд байна. Үүнээс ирээдүйн өв санд 5.7 их найт төгрөг, хуримтлалын санд 1.1 их найт төгрөг тус байршиж байна.